Хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг үлдэж байгаа гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа юм статистик үзүүлэлт байгаа маань. Эрдэнэт үйлдвэрийн хувьд бас Монгол Улсын баатар үйлдвэр энэ аянд эхний тугийг одоо гардаж авч эхний үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэх юм үүрэг оногдож тугийг сая гардаж авлаа. Эрдэнэт үйлдвэр дээр гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл ажилладаг. Тэгэхээр энэ зөвлөлийн хэмжээнд цэг хэсгийн дарга удирдлагууд, ажилчны төлөөлөл, үйлдвэрчний байгууллага, залуучуудын төлөөлөл, эмэгтэйчүүдийн байгууллагуудаа оролцуулан тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж дараагийн байгууллагуудаа бас хүлээлгэж өгнө гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. Энэ эрүүл мэндийн эсрэг гэмтрэг хуулийн заагдсан чиглэлээр видео, шторог, таниулга, зөвлөмж, урьдчилан сэргийлэх чиглэлийн бүхэл зүйлийг бас тодорхой зардал эрдэнэт үйлдвэр төрөмс үйлдвэрийн газраас шийдвэрлэн бид орхинчууд эрдэнэт үйлдвэрийн ажилтаа холбоогчдын хэмжээнд бол ингээд 816 дугаар анги маань гэмтрэгээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлтөөгөө хамтран ингээд зохион байгуулад байж байна. Энэ аяны хүрээнд хүний эрүүл мэндийн эсрэг гэмтрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагын хэмжээнд ажилтаа холбоогчдын аянд нэгдэж итвэх санаачлагтай одоо ач холбогдол өгж ажиллахыг бол уриалж байна.